Монгол Орсын хамтарсан өсвөрийн геологчдын анх дугаар олимпиада нээлттэй хэлээ. Энэ удаагийн өсвөрийн геологчдын анх дугаар олимпиада Монгол улсад анх удаа болж байгаа гэдгээрээ онцлогтой байна. Монгол Орсын геологийн салбартаа 1920 оноос хамтран ажиллаж эхэлсэн төвхтэй. Энэ цаг үеэс эхлэн хоёр улсын геологийн салбар хурдцтай хөгжиж ирсэн. Өсвөрийн геологчдын анх дугаар олимпиадад 10 багийн 100 орчим хүүхдүүд өрсөлдөж байна. Хэрэг бэлдөө, ямар тактикараас та энэхүү уралдаантаас оролцохыг төлөвлөж байна? Аль болох нямбай хичээнгүй хандна. Тэгээд бэлтгэлийн үйл явц болохоор 7 хоногжингоо ингээд шаргуу бэлдсэн. Урлагийн номер бас гаргасан байгаа. Багаар оролцож байгаа болохоор бас нэлээд онцлогтой баг тийм. Багаар оролцож байгаа болохоор ингээд багийн хүүхдүүд өөргөө орол маш их хэрэг болж байгаа. Тухайлбал чиний хувьд одоо ямар үүрэг багада гүйцэтгэж байна? Хамтлаг бүжигт орж байгаа. Тэгээд маршрутын нөгөө кемп байгуулах, гидролог ус судлал оролцож байгаа. Ер нь бэлдсэн. Тэгээ хичээлүүдээ сайн суусан. Өрсөлдөгч одоо юу гэдэг хүмүүстэй хэрэг судлуу, ер нь өмнөөс энэ танд оролцож юу? Өгөө анх удаа зохиогдож байгаа. Тэгээд Орос Монгол хүүхдүүдээс туршлага судлал явж байна да. Олон Оросын хүүхдүүдээс. Чиний хувьд ер нь ямар тактик баримталж одоо энэ олимпиадад оролцох гэж ер нь бодож байна? Ер нь багаараа ажиллана, багийн юм болохоор багаараа ажиллана л гэж бодож байна. Энэ удаагийн өсвөрийн геологчдын анх дугаар олимпиад нь нарийн мэрэгжлийн олон төрөл болох геологийн зураглал, палеонтолог, минералог, үйл ажиллагааны үндэс зэрэгээр өрсөлдөж байгаагаас гадна теннис, шатар, гар зургийн төрлөөр аваргуудаа шалгаруулах юм а. Хүүхдүүдийн хувьд илүү нэгээ таньж мэдэх, ирээдүйдээ оруулж байгаа том хөрөн уралд нэгэн шин хаалга, шин боломжийг бүрдүүлж байгаа нь ач холбогдолтой. Шүүгчдийн бүрэлдэхүүнд олон улсын мэрэгжлийн шүүгчид ажиллаж байгаамаа. Яг геологийн нарийн мэрэгжлийн чиглэлээр бол хүүхдүүд маань өсвөрийн геологчид 14-өөс 19 насны хүүхдүүд маань хоорондоо хүч самбагаа сорин оролцож байна. Өөрөө бас энэ өсвөрийн геологчид олимпиадад бол 2007 оноос бол Монголын хүүхдүүдийг бас 2007, 11, 15, 19 он гэдэг Оросд болдог олимпиадад бол авч явж ирсэн. Манай хүүхдүүд бол маш олон амжилттай оролцдог. Тэгээд энд оролцож ирсэн хүүхдүүднээс нь бол ирээдүйн мэрэгчлээ бас геологийн чиглэлээр сонгоод амьдрал болоо гарааг эхлүүлсэн хүүхдүүдтэй маа. Энэхүү олимпиадаас ур чадвараа сэтгэлгээ, шинжилгээ ухаанд итгэх зүрх сэтгэлээрээ ялгарсан олон сайхан геологч, инженер эрдэмтэд ирээдүйд төрөн гарна гэдэгт итгэлтэй байгааг нээлтийн үеэр алтныхан онцолж байлаа. Цаашлаад хоёр улсын эдийн засаг, шинжилгээ ухааны салбарт геологийн салбарын үзүүлэх нөлөөлөл чухал байр суурь эзэлнэ гэдгийг ч тодтогсон. Хамгийн том давуу тал бол сүүлийн үед манай хүүхэд залуучууд шинжлэх ухаан, байгалаа тань мэдэх, байгальтайгаа зөв харилцах чиглэлд бол бас бодлогын арга хэмжээ авах ёстой гэж одоо Монгол Улсын газрын зүгээс үзэж байгаа учраас энэ арга хэмжээг бас дэмжиж бид Оросын холбооны улсын нөхдүүдтэйгээ хамтарч энэ олимпиадыг зохион байгуулж байна. За энэ олимпиад бол Оросын холбооны улсад бол одоо 20 гаруй жилийн турш одоо үргэлжилсэн ийм одоо хүүхэд залуучуудыг бага наснаас нь байгаль дэлхийдээ шинжлэх ухааныг чаар одоо хандах энэ дур сонирхлыг одоо суулгадаг ийм одоо сургалтын хөтөлбөртэй энэ хөтөлбөрийнхөө дагуу зохион байгуулагддаг ийм олимпиад байгаа. За энд бол одоо ерөнхий боловсролын сургуулийн одоо ахлах ангийн хүүхдүүд, дунд ангийн хүүхдүүдээс оролцоод явж байгаа нэг онцлог байна. Хоёр орны одоо нийт 100 орчим залуучууд одоо хүүхдүүд оролцож байгаа. За манай орны хувьд бол үндсэндээ Монгол Улсын их сургууль, шинжлэх ухааны технологийн их сургуулийн геологийн мэргэжлэр суралцах одоо хүүхдүүдийн тоо, энэ мэргэжилтнүүдийн тоо бас буурж байгаа юм үзэгдэл бий болоод байгаа. Тэгэхээр энийг сэргээх, хүүхдүүдэд бага наснаас нь геологийн мэргэжлийн онцлогийг таниулах, байгальтай харилцахын чиглэлд бол нэлээд онцгой анхаарах энэ ажил явж байна. 80 школьник. Одоо хоёр талаас 40 сургуулийн сурагч тэгээд нийт 20 оюуд нь оролцож байгаагаар нь онцлог юм. Олимпиадыг бид Монгол улсад анх удаага зохион байгуулж байгаа. Оросын холбооны улсад энэхүү олимпиад зохион байгуулах уламжлал бий болоод олон 10 жил болж байна. Тэгээд Оросын холбооны улс, Беларусь улстай, Казахстан улстай, Тажикстан улстай зэрэг улсуудтай энэхүү олимпиадыг зохион байгуулах туршлагатай болсон. Ингээд одоо Монгол улсад геологийн хэмээн Монгол улсын хөгжлийн хувьд нэн чухал салбар болох геологийн олимпиадыг анх удааг зохион байгуулж байгаа явдалд
бид нар одоо байртай байгаа. Тэгээд манай оролцогчид нь залуучууд нь хамтдаа энэхүү олимпиадад оролцож цаашлаад нь бол найзалж нөхөрлөж ойрын ирээдүйд одоо хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хөвнөр оруулна гэдэгт бүр итгэлтэй байгаа. Ялагчдын мэрэгжил нь бол романтик мэрэгжил. Тэгээд энэ мэрэгжлийг сонгож анх одоо яг залуу наснда сонгож насаараа энэ салбартаа ажиллаж байгаа хүмүүс олон байгаа. Олимпиадын үеэр 8 даваа одоо 8 тэмцээн зохион байгуулсан 8 давааг давсныг дараагаар нь бол ялагч тодорхойлно. Россия, Монголия. Өсвөрийн геологчдын олимпиад өмнө нь Орсын холбооны усад зохион байгуулагдаж байсан бол энэ удаагийн олимпиадыг зохион байгуулах санаачлагыг хоёр улсын засгийн газар хоорондын комиссийн түвшинд чухал ачаал бүгдлөөгч Монгол усад зохион байгуулахаар болсон нь энэ юм а. Сүүлийн 3 жилийн хугацаанд Монгол Оросын залуучуудын хамтарсан томоохон арга хэмжээ болоог байна.